Олон улсын Монгол судлаачдын их хуралд би 1982 оноос оролцож байгаа. Өдийг хүртэл бол олон хурлуудад оролцсон. Гэхдээ замдаа бол завсаргаатай байгаа л да. Олон улсын Монгол судлалын хурлууд бол ерөнхийдөө их өргөн цар хүрээтэй сайхан болдгийг. Учир нь юу гэхээр анхнаасаа эн чинь хэлний эрдэмтдийн цугларал байсан шүү дээ. Гадаад дотоодын монгол хэл мэддэг, монгол хэл судалдаг, монгол хэл заадаг хүмүүсийн ийм том хурал байж. Тэгээд дараад нь тэр чинь өргөтгөөд сүүлд нь түүхчд оролцож эхэлсэн. Түүхчд оролцож ирээд энэ хурлыг чинь Бэра багш одоо их олон жил даргалж ирсэн шүү дээ. Тэр хүн чинь өөрөө түүхч. Тэгээд дараачийн залгамж нь бол хэн авсан? Манай Төмөртэй багш авсан. За тэр хүн бол хэлний талын хүн. Төмөртэй багшаас ахаад чулуун авсан. Чулуун бол бас түүхч хүн. Тэгэхээр энэ хурлууд бол ерөөсөө үеийн үед их өндөр ач холбогдолтой өргөн цар хүрээтэй олон сайхан эрдэмтэд ирдэг болсон юм. Би бол тэрийг сайн хэлж мэднэ. Тэгээд ялангуяа сүүлийн үеийн энэ хурлуудад бол би өөрийн зүгээсээ бас таньдаг, мэддэг, өөрийнхөө илхаадыг судалдаг, Монголын эзэн түүрийг судалдаг эрдэмтдүүдийг татан оролцуулах талаар бас өөрөө би бүр хичээлэнгүйлэн одоо урилга зарлагын явуулаа, та нар энд ирээч, оролцооч гэж яажсэн. Тэгээ түүхчд орж эхэлсэн нь болохоор би бол энэ байгууллагыг бас ахалж исэн түүхчдийн хувь нэмэр их байдаг болов. Одоо миний мэдж байгаа хоёр түүхч шүү дээ. Бэрагой чулуун эдгээр чинь бол хувьдаа л ерөөсөн маш их үүрэг гүйцэтгэж исэн улсууд. За одоогийн энэ Монгол эрдэмтдийн хурлын нарийн бичгийн даргыг бол манай Заяабаатар багш хийж байгаа. Заяабаатар багш маань урд өмнө одоо тавьсан энэ их сайхан юун дээр фундамент дээр те өөрийнхөө ажлыг үргэлжлүүлж байгаа нь маш их сайн байна. Тэгээд надад бас нэг баярлууштай зүйл нь юу гэдэг вэ гэхээр урд хуламжлаа улам баяжуулаад явж байгаа сайн байна. Бас зөвхөн хэлнийхээ гэхгүйгээр түүхчдэг их анхаардаг болсон байна. Тэгээ манай гадаад одоо түүхчдээс тийм ээ 3-4 хүн сая төрийн шагналд бас нэрэн дэвшээ чагнуулаад ирж байгаад би бас туйл их баяртай байгаа. Саяхан Чингис хаан музейн томилтоор Ватиканы архивд очиж судалгаа хийсэн. Тэгээ тэр судалгаагаараа олсон нэг сонин баримт бичгийг одоо тэрний тухай ярьсан байгаа юм аа. За тэгэхээр манай Монголын түүхнээ Пап ламтай харилцаж исэн олон хаадуудын түүх яригддаг. За тэр тусмаа ил хаадууд бас их харилцаж байсан. Энэ удаад бид нарын үзсэн бараг 25-6 ийм латин хэл дээр бичсэн Пап ламын одоо газраас Монголын хаадуудад явуулж исэн загтлуудыг бол олж шүүж ингэ танилцсан байгаа юм. Тэгээ тэр дунд нэг загтал их сонирхолтой байсан. Тэр нь юу гэхээр Пап Николас 3 дугаар Николасаас Хувлын хаанд явуулсан загтал байсан. Тэр загтал болохоор 1278 оны 4 сарын 1-нд бичигдсэн загтал. Тэгээ 4 сарын 1-ний огноогоор бол Абага хаанд яг нөгөө загтлын утга ижил загтал явсан. Хоёр дахь загтал нь болохоор Пап ламаас Хувлын хаанд бичсэн загтлууд байгаа юм. Тэгэхээр яг Абага хаанд бичсэн загтал нь бол 3 нүүр загтал байгаа юм. Хувлын хаанд бичсэн загтал нь бол 2 нүүр байгаа юм. Тэгээд энэ загтлуудыг ингээд яг бид нар анализ хийж уншина л да тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүнд тэр загтал бичээч маань загтал хүлээж авч байгаа хүндээ яаж харьцаж гэнэ гэдэг нь их сонин. Тэгэхэд Хувлын хаанд бол латинаар Христ хөвгүүдээс хамгийн хайртай хувлаад гэж хаягдсан байгаа юм. Тэгэхээр
энэ бол яг Пап ламын өөрийнх нь бичдэг захидлын бүх нарийн дүрмээр тийм ээ хүнд яаж харьцах уу, хинээс хаанаас явсан, тэгээд өөрийнхөө бичсэн захидлынхаа утга агуулгыг яаж дэлгэрүүлж байгаа эднэрийг аваад үтсэн бол цэвэр Пап ламын одоо Христ шашинтнуудын явуулж исэн албан ёсны захидлын яг тийм хэлбэр байгаа юм. Гэхдээ хүн болгонд тэгэж одоо миний Христ хайрт хүү гэж Христ түмний хайрт хүү хувлаа гэж одоо хаягдсан нь бол маш хоор. Би өөр хүмүүст бол тэгж хаягдлаагүй гэдэг. Гэхдээ яг тийм хаягта хайрт охин гэсэн захидлууд бол Абагаа хааны хатанд байна лээ. Аргун хааны хатанд явуулсан захидлууд байна лээ. За энэ удаагийн тэгээ илтгэлдээ бол Хувлаа хаанд явуулсан энэ захидал маань ерөнхийдөө Абаагаад очисон, Хувлаад очисон уу юу гэдэг асуудалтыг тавьсан. Ягаад гэвэл Хувлаа хаанд очисон бол хариу байх ёстой. Гэтэл хариу байгаагүй. Хариу захидал ерөөсөө ирүүлээгүй байсан. За тэгээд захидлууд чинь одоо тусгай журамтай тийм ээ илч дагуулж явуулна. Тэр захидлыг чи авч явж байгаа илч 4 хүн байгаа юм. 4 хүн ямар ч гэсэн Илхаадын одоо Абагаа хааны ордонд бол очисон байгаа юм. Яг Хувлаа дээр очисон уу юу гэхээр ямар ч баримт байхгүй байгаа юм. Тэр нь ягаад тийм их чухал байна уу гэхээр тэр улсууд чинь одоо захидал 78 оны 4 сард гараад захидал аваад явж хагаад 79 оны 11 сард буцсан байгаа юм. Тэгэж буцахт нь бол зөвхөн Абагаа хаан захидал одоо хариу захидал дайсан. Тэр захидал нь юу гэхээр одоо энэ бичгийг авч явж байгаа хүмүүст зам зуур тохиолдсон бүхэл одоо Монголын замчид одоо зам зуур байгаа бүх юм бомбтын эзэд тийм ээ онгоцчин хоол хүнс хариуцж байгаа улсад бол эднэрийг аюулгүй буцаах тийм даалгавар өгсөн тийм л захидал ирсэн байгаа. Тэгэхээр бид нар Пап ламаас одоо Хувлаа хаанд бит захидал байна гэдгийг нэг олж мэдсэн. Тэр захидал очисон уу юу гэдэгт бол хариу олоогүй. Олоогүй байдаг учир нь юу гэхээр тэр хариу байхгүй байсан учраас одоо дараагийн Пап лам тийм ээ Николас 4-өөс бас Хувлаа хаанд захидлыг явуулсан байт юм байна. Тэгээ тэр тухай бол би сүүлд ярээ. Тэрийг бол судалгааны эргэлтэнд одоохондоо оруулаагүй. Энэ удаагийн эргэлтэнд орж байгаа энэ 3 захидлаас авч үзэх юм бол одоо улс төрийн 3 тоглогч байгаа гэсэн үг байхгүй юу? Нэг нь Пап лам, нөгөөх нь бүх одоо татаруудын хаан Хувлаа. Тэгээд тэрний дунд завсар нь одоо Абагаа хаан байгаа юм, Ил хаан байгаа юм. Тэгэхээр Ил хаан бол энэ хоёрын дунд одоо юу яадаг байсан хүн юм болов уу гэж. Зуучилдаг хүн байсан юм болов уу гэж. За нэгдүгürt ингээ 3 тоглогчтой юм байна. Тэгээд хамгийн гол нь Абагаа бол захидлыг авсан Абагаа хаанаас хариу захидлыг явуулсан. Гэхдээ тэр нь бол яг өөрийнх нь асуусан захидлын хариу биш, зүгээр зам зууранд нь аюулгүй явуулаач гэсэн ийм нэг захидал дагсан байна. За өөр нэг дүгнэлт юу гэж хэлж болох уу гэхээр Пап лам яагаад ч юм Хувлаа хааныг Христ шашинд ороход бэлдэж байгаа өөрөө бэлэн болцсон хүн байна гэж ойлгох юм. Одоо ингээл юу бол одоо Христ шашинтан болох гэж байгаа. Тийм учраас одоо буруу замаар бид нар ч явдаг улсууд зөндөө байдаг. Гэхдээ зөвийг нь олоод ингээд зөв явж байгаа улсууд байгаа учраас гисэн маягаар тэр хинтээ Хувлаа хаантай харьцаж байгаа юм. Тэгээ тэр дотор бол өөрийн чиндэн дуулаад миний сэтгэл маш их баярлав. Чиний нутгийн христчүүд амар амгалан байгааг дуулаад би маш их баярлав гэдэргээд дандаа тийм нэг өндөр тоонтой тийм захидал явсан байгаа юм. Тэгэхээр миний дүгнэлт бол юу гэхээр Пап ламд Хувлаа хаан удахгүй Христ шашинтан болох юм нэ гэдэг нэг юм ойлголт хаанаас ч юм очсон байх нь байна. За тэр ойлголтыг хаанаас авсан байж болох вэ гэдээ үзэхлээр Пап ламын одоо офис те Пап ламын ширээт ламын төв Илхаадуудтай их амархан урдан харилцаж ирсэн. Тэгээд Илхаад дотроос чинь одоо Христ шашинтай хатантай байсан улсууд байдаг. Тэгээд Христ шашинд одоо ивэлтэй байсан улсууд байдаг тийм ээ. Тэгэхээр тэр үүднээсээ Пап лам ер нь их хаан Хувлаа хаан юу яачих Христ шашинд ер нь орчиж байгаа болов уу гэсэн
тийм бэлтгэл байдалтай байгаа юм болов уу? Тэгээ тэрэнд одоо хүч өгж ингээд одоо буруу замаар явахыг аль тэргэх үү? Гэхдээ зөв замдаа орж байгаа чамд маш их баярлалаа гэж байгаа. Тэр нь юу гэхээр Христ шашинтай одоо утгагүй болох гэж байгаад чинь би их баярлж байна л гэж хэлээд байгаа юм.